Hey, за юу яцхан залуусаа би YouTuber News Sakwen Монголын хип-хопын 7 хоногийн базаанда тавтамрал. За энэ 7 хоногт бол хит хитэн тун халуухан зүйлс боллоо. Олон юм яриад явах хэдүүлээ шууд бичлэгэнд орцгоё. За эхний сэдв бол Монголын хип-хопод сүүлийн 2-7 хоног халуухан байгаа сэдв буюу гинжин болон Rocket Band сэдвтэй холбогдож байгаа. За та бүхэн санаж байгаа шүү дээ. Рэпер гинжингийн хувьд бол Playtime-ийн үеэр Rocket Band болон түүний фэнүүдэд бол хэдэн үгийг дайж хандаж хэлсэн байгаа. За түүний хувьд бол рэпер Rocket Band талаар яг энэ үйл явдлаас хойш ерөөсөө ам нээгээгүй байсан. Харин та бүхэн Боба ахыг мэдж байгаа сүүлийн үед Joshua's podcast гэдэг ерөнхийдөө бол подкаст хийдэг болсон байсан. Joshua's podcast-ийн хамгийн сүүлийн дугаар буюу яг Playtime-ийн өмнө рэпер гинжин орсон байсан. За энэ дугаар дээр бол хит хитэн онцлог зүйл байсан. Боба ах өөрт нь DC хийжсэн уран бүтээлчдэд эргээд тайлбарлсан. За тэгэд мөнгө Flash хамтлагийнхныхаа талаар маш эерэг зүйлсүүдийг ярьсан байна лээ. Харин энэ дундаас хамгийн бас сонирхолтой зүйл гэх юм бол рэпер гинжин Rocket Band талаараас өөрийнхөө бодол байр суурийг илэрхийлсэн байсан. Үүний хажуугараас өмнө жил болоод өнгөрсөн Don Trito болон Bibbenry Beef-ний талаараас хальт ирээд өнгөрсөн байна лээ. Чи яа тэр богяхта хийсэн дуун дээр Rocket Band үг чулууцсан. Тэрийг бол диск. Тийм, тэнгууд наад нэр чи ярахт бол яг хөө зүгээр бас нэг халамжаа яриад ирчихсэн ярьсан л да. Ерөнхийдөө тэр нөө Rocket Band Flare хийж аваад хийсэн дээр намайг жоох авчулсан байсан. Авчуулаагүйсэн ч гэсэн би намайг жингэрнүүд гэдэг үгийг чи тэгээ авсан. Үгүй. Ямар гудамжинд яагаагүй юунууд King Ming, Trap King Ming гэж яг би бол LA-ийн юунд яад I was smoking you and you I was smoking in Watts жилөө нэг LA-ийн газар мад хэлж мэлээ нэг гэдэг одоо санахгүй байна. Тэрийг бол I was baked in Cali юу ч хэлээ нэг тийм хэлтийн. Тэнгүүл тэрэн дээр яг намайг тэгж хэлж ийн гэж би бол ойлгосон. Тэгээд тэр бод нэг ерөөхдөө нэг мөр байсан дээр би зөвлөлд нэг мөр хийсэн л юм л та. Тэнгууд хүмүүсүүд тэрэн дээр одоо яг тэр одоо юуны тэр бог явах битэрийн хувь зай дээр амирх бичдэг байхгүй. Хотлаа нэг бүтэн DC чадахгүй жижиг хоёрын хооронд ингэж яах нүдэ гээл те. Хаашин бүтэн DC хийх юм бол лаг нэг мөр хийх юм бол мяа гэсэн юм уу. Би бол тэрийг аим гайхаад байдаг. Чи хипхоп дооны онцлог нь өөрөө ер нь бол бүтэн DC хийх ёсгүй шүү дээ. Тэр чинь beef бүр ингээд эхэлсэн үед л юу юм кейс угаасаа л үг чулуудж идэж тэр нь илүү сонсогчдод хипхоп хөгжмийг илүү сонирхолтой болдог. Тэдний би ингээд бүтэн DC хийхээсээ би одоо чинь Rocket Band айгаад байна гэж бодоод байгаа байхгүй намайг. Бүтэн DC ч юм уу би бүр аим лаалах болох гэх би айгаад хотлаа нэг юм нэг үг шидэт байна гэж бодоод байгаа байхгүй. Тэр чинь би Rocket Band DC хийгээд сууж ах надад цаг байхгүй. Тэгээ надад тэрлээс илүү том юм хийх зорилго байна. Тэрийг зорио явж байгаа болохоос ч тэгээл хэнийг нэг харааж хөрөөгөл байж ах надад цаг байхгүй. Ер нь бол намайг хэрвээ мэддэг бол одоо би ингээд 7 оноос гэх юм бол би нэг 18 жил өгүүлэхэд би ер нь хинтээч биефлж байгаагүй. Юниверсити хийж байгаагүй хинч над руу түрүүн асуусан шүү дээ. Хинч над руу DC хийж байгаагүй би ямар ч биф миф ч юм уу эсвэл ямар ч сенсац ч юм уу хар мэдээ шар мэдээ ч юм уу би юун ч ер нь орж байгаагүй. Би ер нь бол айгүй нэр цэвэр хүн байхгүй. Тэрийгээ ч хадгалахыг хүсдэг. Над руу Rocket Band хийдгсэн байсан учраас би зөвлөж нэг юм хийсэн. Тэгэхээр би тэр бүтэн 2 минутад зарцуулах надад тийм цагч байхгүй. Ер нь тэгэл бас бэбэ мэбэтэй ч мэж гайгч ер нь сүлд харин тэр нэг Don Tritoтой биф жахта бас гинжи банда мэнд болсон явж ирсэн. Тэр зэгтээ зүгээр уурын юм болсон бохоо. Тэ архитээ юу? Shut up baby. Shut up baby. Хайртай. За рэпер гинжингийн хэлж байгаа ерөнхий утга нь бол би ерөөсөө Rocket Band айгаагүй. Би бол нэг тийм бүтэн дис дуу муу хийгээд явж явах надад бол ерөөсөө цаг алга. Бараг бол ерөөсөө хийчихгүй. За нэг иймэрхүү зүйлийг бол ярьж байна. Харин яг ингэж ярьсныхаа дараа Playtime дээр өөрөөсөө Rocket Band хандаж үг хийснийг та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр рэпер гинжингийн хувьд ерөөсөө бүтэн дис дуу хийхгүй гэсэн хэрнээ яг л цаана нэг тэ Rocket Band одоо юу гэдэг үс санцын ч үед юм уу үнэхээр дургуйч үед юм уу тэ ийм бол ерөнхийдөө ингэ зүрх сэтгэлд нь дотоод мөн чанарт ингээ явж гинэ гэж ерөнхийдөө бол харагдаж байна. Яг эндээс харахад бол гинжин болон Rocket Band гэсэнтэй ерөнхийдөө бол diss-track-тэй rival болох нь үгүй юу гэдэг магадлал бол жоохон ч гэсэн байгаа. Харин дараагийн ярьсан сэдв нь бол Flash-ийн Bibbe болон Don Trito хоёрын beef-ийн талаар ярьж байгаа. За хэрвээ та бүхэн санаж байгаа юм бол өнгөрсөн жил бас энэ хоёрын хооронд бас хурган beef болоод өнгөрсөн хоорондоо бас нэг diss дуу шидэлтсэн би бас базаан дээр ярьжсэн тухай. За энэ чахуу хэдүүлээ шууд энэ сэдвтэй уялдуулаад Боба ахтай холбогдъё. За түрүүний хэлсэнчлэн Боба ахын хувьд бол Joshua's podcast гэдэг подкаст хийдэг болсон
зогсон байлээ. Ерөнхийдөө бол тэгээ салбарын сонирхолтой зочид орсон байсан. Цааш бас тэгээ өмнө FM хөтэлдэг байсан болохоор подкастыг бас айгүй гоё хөтэлжээ. Би бас хэд хэдэн дугаарыг сонссон. Үүний хайж байгаа ч гэсэн бас уран бүтээл огт алдахгүй хийгээд яваад байгаа. Хуучныхаа дуунуудыг бас сэргээж дуулж байгаа харагдсан. Өмнө жил ерөнхийдөө те одоо сэргээж дуулсан чиний үг гэдэг дуун одоогийн байдлаар 3 сая хандлтыг бол авчихсан явж байсан. За яг энэ дууны клипний өнгө төрөх ч юм уу те яг энэ имиж энтрийг харангуут яг надад тэр MC Sniper-ийн бас имижтэй айгүй төстэй харагдсан. Тэр нэг эмхтэйтэй дуулсан. Сүүлийн үеийн шинэ уран бүтээл гэх юм бол 2-7 хоногийн өмнө Seven гэдэг дуугаа бол гаргасан байсан. За дууны клипийг бол ерөнхийдөө Groove Entertainment хийсэн. За дууны ерөнхий vibe болоод хамгийн гол нь тэр клипний өнгө төрөх өнгө нь надад айгүй их таалагдсан. Айгүй хөөрхөн өнгөлөг клип байлээ. За энэ мэдээлэл бол Joshua ахын хувьд те entertainment болон дуу урлагийнхаа зах зээлд бас нэлээд идэвхтэй явсан байлээ. Shout out to Joshua цаашдынх нь уран бүтээл болон подкаст те урлагийн бүх зүйл нь бол томоос том амжилтыг үсээ битгий зогсоорой бро. За түрүүний хамгийн ихний сэдв рүү буцаад ороход рэпер Rocket Band талаар рэпер Гинжин өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн байсан шүү дээ. А яг үүнтэй адилаар залуу рэпер KK өөрийнхөө Rocket Band талаар боддог бодлоос хэлсэн байлээ. Хамгийн overrated рэпер гэсэн байлээ шүү рэпер Rocket Band. Чиний хувьд хамгийн underrated болон overrated Монгол рэпер. Би overrated гэх юм бол Rocket Band гэж боддог. Тэр хүн үнэхээр чадж байгаа юм нь болохоор монголчууд ямар хөгжим сонсдгийг маш сайн мэдээд байгаа байхгүй. Монгол хүн тааруулж байгаа гэсэн. Бид нар болохоор бид нар болохоор ер нь миний ингэж сонсдог хүмүүс, миний сайн гэж боддог хүмүүс болохоор одоо тэр underrated гэж боддог ч юм уу те. Миний гоё сонсох дуртай рэпер болохоор дэлхийн зах зээлтэй адилхан тэр хөгжмийг монгол руу хөрвүүлж ингэж сонсох чаддаг. Тэр wedi бодчих шүү дээ. Тэнгүүд цаадч бодонгууд монгол руу ингээд монголын массыг ингэж бүтэн. За түүний байр суурийг бол яг хоёр талаас харж болохоор байна. За хамгийн ихнийх нь юу вэ гэхлээр залуу хүнтэй айгүй зөрөгтэй үзэл бодлоо илэрхийлж гин боддгоо ерөөсөө нуухгүй байна. Хин юугэд бодчихвол те энэ бодлоос бол ерөөсөө айхгүйгээр шууд хэлж гин. Яг энэ үгийг хэлснээс нь болж те өөрөө ямар их доромжлол авах уу. За энэ бүхнийг мэдсээр байж хэлнэ гэдэг бол айгүй том зоргоо. Үүнийг нь үнэлж гин. Харин нөгөө талаас нь хараад үзэнгүүт рэпер Rocket Band хэтэрхий масс руу чиглэсэн дуу хийдэг. Монголчууд яг юу сонсхийг айгүй сайн мэддэг учраас масс руу чиглэсэн айгүй commercial дуу хийдгээ гэж хэлсэн байгаа. За хүн болгоны үзэл бодлоор миний хувьд бол угаасаа энэ тал дээр нэрээс огт санал нийлэхгүй байна. Хүн болгон мэдээж дотроо дүгнэлт хийгээд өөр бол бодцсон байгаа. Харин сонсогч үзэгч та рэпер KK-тэй санал нийлж гинөө. Нийлж байгаа бол ягаад, нийлэхгүй бол ягаад? Комент хэсэгт зэдэглээ бичээрэй. За үгэрч зогсоогүй. Залуу рэпер KK хувьд бол энэ 7 хоногт нэлээд шууганыг тарилаа. Анхаарлын төвд бол байж чадлаа. Энэ 7 хоногт бол Монголын хипхопод цоо шинхэн үхрийн мах гарсан. Энэ нь юу вэ гэхлээр Lil Bato-гийн эсрэг KK гэсэн биф. За залуу рэперүүдийн хувьд бол хоорондоо юуг үл инстаграмаар үг шийдэлцээд эхэлсэн. Рэпер KK өөрийнхөө инстаграм утсан дээр Lil Bato чи саяхан TT гүнсөр ах бид нар дээр ирээд 4K baby найзгаа тэр пестата дахиж уулзахгүйгээд ярьж байсан чинь надтай муудалцсангуудаа очоод наалтц юм уу ха. Найзад чинь бид нар дээр ирээд юу гэж ярьсныг чинь хэлвэл найз чинь чамайг зодно шүү. Угаасаа чи юу бид ганцаараа штэ. Энэ Улаанбаатар шүү битгий андуураарай. 4K baby TT ахаас гүнсөр ахаас Bato намайг юу гисэнгээд асуугаарай. Би худлаа ярьдаггүй шүү. Дуртайны юу би дээрээд ингэждэг гэж бодоод байгаа мó нинжа минь. Чиний тэр Америкад байсан үлгэрийг чинь цэцэрлэгийн хүүхэд ч зохиогоод ярьчих юм шүү. За нэг иймэрхүү историк бол KK хийсэн. За үүний хариуд бол Bata юу гэж IG дээр чимээгүй байх уу? Юм чин бас очроо байд юм а KK. Гомо банда бити өөрийгөө хөөргөд бай. Ахын чи крип биш. Чи G чекэнд унтсан. Ха гомо. Чам шиг гомо хизээч крип болохгүй. Чи юу ч мэдэхгүй банд минь. Боо хөх ахын дөө. KK банда чи зүгээр Power Ranger юм биш үү? Ха дүртээ ороод байгаарай. Крип гэдэг өөр culture байд штэ. Чи бол гомо. Дуурайсан кофе фаст янхан. Миний гэр бүлийг битгий дүр хийсгэж дүрдээ ороод итгээд гомотод бай гомо янхан минь. Чиний бодож байгаагаас чинь шаал өөр миний culture. Чиний ви шийдэгэн биш үү? Юм чинь ранктай байдэн гомо янхан минь. Чи юу ч мэдэхгүй байна хаха. Би чиний sunshine сүүнэ. Угаасаа дүрдээ орцсон янхан минь. За тэгэд мөн үргэлжлүүлээд KK чиний аав ээж дээр чинь би шүлсээ хаяад шээн. За юу ахын дүү. Би бол ээж аавгүй өссөн хүүхэд. За яг иймэрхүү сторинуудыг бол Lil Bato KK зориулж хийсэн. За үүнээс хэсэг хугацааны дараа рэпер KK өөрийнхөө инстаграм дээр яг одоо над сторинуудаа устгага. Сая замын голд шалдан хэвдэж байсан зургийг чинь сторидлоо шүү. Яг дөнгөж сая талбайн баруун талд энэ нинжаг чинь цохиод унгаачлаа би. Энэ чинь өөрөө хэлсэн шүү. Хүн яаж ч муудсан хүний эцэг эхийг доромжилж болохгүй. За яг иймэрхүү стори хийсний араас бол Lil Bato бүх сториг ол устгасан. Харин Lil Bato хэдэн цагийн дараа KK чаддсан бол нэг эсрэг нэг шаалц политик банд. За нэг иймэрхүү бол сториг хийсэн байгаа. За мэдээж энэ биф яг яагаад анханасаа
хийлгэсэн бэ? Яг цаана юу болсон бэ те? Ерөнхийдөө бол сонсогчид бид нар хэлж мэдэхгүй шүү дээ. Гисэн хэдий ч олон түмний нүдэн дээр залуу рэперүүдийн дунд бол сонирхолтой биф энэ 7 хоногт бол болсон. Энэ бифийн хувьд бол би ерөнхийдөө ингээд шууд үүгэл өндөрлөнө гэж ерөөсө бодохгүй байна. Lil Bata-гийн хувьд бол ямар нэгэн байдлаар дараагийн дундаа те одоо KK зөрүүлж хэдэн үг хэлэх ч юм уу, аль эсвэл дистууч байд юм уу те, нэг иймэрхүү байдлаар бас ерөнхийдөө энэ биф сунжираад явах магадaltaй гэж бодож байна. Цаашдаа юу болох нь мэдээж цаг хугацаа бүгдийг харуулах болно. Lil Bata-гийн хувьд бол та бүхэн мэдж байгаа те, боксоор хичээлдэг. Хэдэн сарын өмнө бол Lil Bata болон Choidik гэсэн тулаанд хүртэл оролцож явсан шүү дээ. Цаадны хувьд бол боксч байд юм уу те, ерөнхийдөө бол нэг тиймэрхүү зүйл маш их сонирхолтой. Энэ биф нь бүр даймжраад рингэн дээр хүртэл үргэлжлэх магадaltaй гэдэг те. За сая айгүй айхтар шивэстэй залуу рэперүүдийн талаар ярьсан учраас хэдүүлээ шууд шивэстэй холбоотой нэг сэдв рүү оръё л доо. Манай суугтай хамтран ажилладаг шивэсчин Азукиг бол та бүхэн аль хэдийн мэддэг болсон. Эргэлзэхгүй хэлэхэд тэр бол Монголын хамгийн чадварлаг шивэсчингүүдийн нэг. Шивэс бол айгүй сериосны хандах чухал сэдвүүдийн нэг. Мөн хүний арьсан дээр үр дүмх үлдэх учраас шивэснээс цаг болон мөнгийг огт харамлах хэрэггүй. Хамгийн чадварлаг шивэсчин дээр очиход хамгийн зөв сонголт. Олон жилийн туршлагатай, чадварлаг, мэдлэгтэй, мэдрэмжтэй, гэгээлэг тухтай орчинг та бүхэн хайж байх юм бол Азукиг зорж очоорой. Азукийн студи багшийн дээдийн урд UBH центрийн 13 давхарт 1312 тоотод байрладаг. Та бүхэн энэ доор харагдаж байгаа утас болон түүний Instagram руу бичээд цаг авах боломжтой. Хамгийн гоё нь гэх юм бол зөвхөн манай суугийн үзэгчид нийт дүнгээсээ 20% хөнгөлөлт идэх боломжтой. За тэгэд төгсгөлд нь ахаад хэлээ, шивэснээс мөнгө болон цаг хугацааг ерөөсөө битгий харамлаарай. Гол нь чадварлаг шивэсчин дээр л очоорой. За дараагийн сэдв бол Triple X Music Festival-тай холбогдож байна. За энэ жилийн Triple X-ийн хоёрыг бол та бүхэн мэдэж байгаа шүү дээ. 2025 оны 8 сарын 30-нд төв цэнгэлд хүрээлэнд болно. Triple X-ийн тайз бол голдоо засагдана, мөн тэгээд бас 2 давхар тайз. Энэ жилийн зуны зугаа дээр болсон Rap Battle бас Triple X-ийн тайзан дээрээс болно. За Rap Battle-ийн хуваар гэх юм үү, өрсөлдөгч нар бол эх 7 хоногт бол тодорхой болчихно гэсэн шоу мэдээлэл байгаа. За тус шоуны лайн-ап нь ч гэсэн маргааш буюу 8 сарын 11-нд бол өөрсдийнх нь Facebook хуудаснаас нь цацагдах байх. Triple X-тэй холбоотой дараагийн мэдээлэл гэх юм бол Хончин Лавга гэдэг хүүхэд байдаг шүү дээ, тэ. За тэр бол саяхан CTS-ийн лайв стримээр орсон. За орохдоо бүр өөрийгөө Triple X дээр дуулж магадгүй гэсэн зүйлийн талаар бол ярьсан байгаа. 8 сарын 9-нд дуулахгүй манайхаа би 8 сарын 30-нд дуулж магадгүй тий. Хацаа байсан. Хацаа надтай холбогдоод чи дуулах гэж байна. За энэ бол миний бодлоор шоу entertainment талаас айгүй хөөрхөн хөгжилтэй фаны санагдсан. Triple X-ийн тайзан дээр Хончин Лавга бас сонио. 8 сарын хамгийн сүүлийн шоу тоглолт буюу Triple X Music Festival-ийн 3 найзын тасалбар багц дуусгаад ердөө 7 хоног үлдсэн байгаа. 8 сарын 17-ны тэг цаг хүртэл бол үргэлжлэн 3 найзын багц тасалбарын үнийг та бүхэн мэдж байгаа шүү дээ. 147 сая төгрөг байгаа. Багц тасалбарыг сонгоо авснараа нэг тэгтээ 49 сая төгрөгөөр авч байгаа гэсэн үг. Одоогийн байдлаар Монголын шоу тоглолтуудын хамгийн хямдхан тэгт болчиход байна. Энэ жилийн Triple X Music Festival-ийн тэгт маш хурдан sold out болох төлөвтэй байгаа. Тэгт нь дуусахаас өмнө 3 найзын тасалбараа Shopee цэгийн болон G25-ийн бүх салбараа судалдаа авах боломжтой. За энэ сэдвүүтэй уялдуулаад шууд Rhyme гэдэг кинотой холбогдъё. Маш олон рэперүүд тоглосон иймэрхүү кино байгаа шүү дээ. Descent болон Ebonor бол гол дүрдэн тоглосон. За тус киноны саундтрек нь бол цацагдсан байна. Тэгээд клипийн дээр байгаа бүх артистууд нь бол миний мэдж байгаагаар бол тухайн кинонд тоглосон байх. За энэ кинотой холбоотой энэ 7 хоногт бас нэгэн ноцтой мэдээлэл цацагдсан. Энэ нь юу гэхлээртэй маш олон сайтуудаар явсан. Та бүхэн дараах бичлэгийг бол үзсэн байлгүй дээ. Яах юм бэ на нүрэ амаа. Энэ бичлэгийн хувьд л яг кино зураг авалтын үеэр хийсэн бичлэг юм байна лээ л дээ. За тэгсэн чинь хүмүүс бол ерөнхийдөө те зааста болж муу хогнууд өстой харт амигчингууд гэсэн баахан сэтгэлдлүүд бол байсан. Яг миний ойлголтоор бол тэр бичлэг санаандгүй задарсан юм шиг байна. За тэгээд Эбо болон те бусад кинон тоглосон рэперүүд бол энэ зураг авалтын хэсэг шүү гэж бол өөрийнхөө сторинууд дээр бол тайлбар хийсэн. Rhyme уран сайхны кинотой холбоотой ахин нэгэн мэдээлэл байгаа. За энэ юу гэхээр киноны гол дүр тоглосон Descent-т холбогдож байгаа. Onyx болон Descent нар хамтдаа Rhyme киноны Host-ыг хийж байх магадлалтай байна. Яг бас 100% баталгаатай мэдэхгүй л дээ. Зүгээр Onyx-ийн ардан зүгээр зогсчиж болон клипэн дээр нь. Манай сувгийн үзэгчээс DM-ээр нэг иймэрхүү бичлэг ирсэн. Тэгээд цаадны ч хувьд бол тий клипэн дээр нь ерөөхдөө ажиллаж ирсэн хүн юм шиг байгаа.
За Rhyme киноны хувьд бол 9 сарын 5-нд албан ёсоор нээлттэй хийнэ гэж байгаа. Тэгээд өргөө кино театраар гарах юм уу, Тэнгис Мэгс гээд кино театруудаар гарах юм уу, аль эсвэл арай өөр хэлбэрээр хүргэх юм уу. Яг энэ төрлийн мэдээлэл нь бол хараахан гараагүй байсан. Юуны тулд айгүй олон рэпрүүд тоглолоо. Тэгээд маш олон киноны остууд гарах баха. За тэгээд Rhyme кинотой холбоотой энэ 7 хоногт нэг иймэрхүү мэдээлэлүүд байна. За дараагийн сэдв бол энэ 7 хоногт болоод өнгөрсөн iStop болон Onyx-ийн тоглолттой холбогдож байгаа. Шүтэмэн гих тоглолтын тайз нь бол Монголын хамгийн өндөр тайз гэж байгаа. Тэгээд яа харахгүй маш сүртэй тайзыг бол зассан байсан. За iStop-ийн ах нартай бол юу ярих вэ? Угаасаа бүгд хүлээн зөвшөөрчихсөн Монголын хипхопын амьд томгочүүд. За харин тэдэнтэй хамт шинэ уран бүтээлийг гаргасан, хамт тоглолтоо хийсэн Onyx-ийн талаар жоохон ярих гэж бодлоо л доо. За Onyx-ыг бол Монголын хипхоп сонирхогч төдийгүй дэлхийн хипхоп сонирхогч дунд бол мэдэхгүй хүн байхгүй биз. За Onyx-ийн хувьд бол Нью-Йорк хотоос гаралтай хипхопын амьд томгууд байгаа. 1988 оноос бол анх хипхоп карьераа эхэлж исэн. Хамтлагийн хувьд бол анх уг нь гуруулаа эхэлж исэн чи Big D-с хожим 2003 онд бол 20 тавдраар нас барснаар яг одоогийн байдлаар бол Fredro Star болон Sticky Fingers нар хамтлагийг үргэлжлүүлэн авч явж байгаа. За тэгээд тэдний хувьд бол та бүхний мэдж байгаачлан төрөмгийн флөвтэй халзан имижээр бол дэлхийд даяар бол алдартай болж чадсан. За Onyx-ийн хувьд бол Монголд анх удаага ерөөсөө ирээгүй. Тэдний хувьд 13 жилийн өмнө 2012 онд бол Монголд анх ирж илаа. Миний хувьд бол би тэр үеийг айгүй тод сандгийн, яагаад гэвэл би тэр үед жинхэнэ клик бүүмийг утгаар нь сонсдог байлаа, шинтэн сонсдог байлаа, дуу болгоныг нь сонсдог байлаа. За тэгээд тухайн үед Америкаас айгүй том хоёр од ирсэн гинэ гэл нийгмээрээ шуурж исэн. Тэгжил би анх нь Onyx-ыг мэддэг болсон. Өмнө нь ерөөсөө огт мэддэггүй байсан. За тухайн үед бол эрэхтэй клик бүүмтэй дуу хийсэн. Тэгээд мөн тоглолтыг бас хийх гэж ирсэн. Тоглолтын хувьд бол тухайн үед бас амар хил амтаа болж исэн. Тэгээд факт цэг эмэн дээр нэг иймэрхүү нийтлэл гарсан байдаг. Onyx монголчуудыг нилээд дормжилжээ. За нэг ийм гарчигтай заяа. Айгүй урт нийтлэл учраас та бүхэндээ онцлог хэдэн зүйлийг л яриад өгье. Тоглолтын эхлэх цагаас 30-40 минут өнгөрсний дараа ч тайз хоосон. Уйдсан үзэгчдэд спортын ордноор нааш цааш холхино. Тоглолт яагаад эхлэхгүй байгаа учрыг лавлуул үзэгчдийн тоо Onyx хамтлагийнхны санаанд хүрээг үгэс тэд бууд руугаа буцаад явчихсан. Гэхдээ ямар ч байсан тоглолт болдгороо болно. Үзэгчид жаахан цуглахаар эхлэх байх гэсэн хариултыг тус тоглолтын зохион байгуулагч нь хэлвэ. 5045 хүний суудал бүхий буян тухай ордон ойролцоогоор 700-аад үзэгч цугласан Onyx хамтлагийнхны дургуутслыг төрүүлжээ. Тоглолтын тасалбар 3 янз. Суудалтай нь 15,000, тайзны өөдөөс харж босоогоор тоглолтыг үзэх нь 25,000 төгрөгийн үнэтэй аж. Мөн тоглолтын VIP өрөөнд тоглон суух үзэх хэрэгтэй 100 хүний тасалбарыг $100 заржээ. Гэсэн ч сүүлдээ энэ 90 бизэнда хэнд ч хэрэггүй болов. Onyx ойролцоогоор 1 цаг дууссаны дараа тайзнаас бүх үед үзэгчдэд дахин шуугилдаж эхлэв. Харин тэд дахин дуулахаас төгшөөж байв. Sticky Fingers бүр уурсандаа тайзан дээр задарж орхисон цэвэр усыг үзэгчд рүү шөглөв. Ус цацруулан хөөрч аваа лаацыг тосон булаацалдах солиотой гэмэрч хүмүүс байхаж. Атсан шалаанд орчход байсан Onyx-ийн клик бүүм хамтлагийнхныг тайзан дээр дуудан нэг дуу хамтран дуулснаар тоглолт өндөрлсөн юм а. За нэг иймэрхүү үлгэрийн ч гэмэр юм уу те иймэрхүү нийтлэл бол факт цэг юм дээр тухайн үед бичигдчихсэн. Клик бүүм болон Onyx хоёрын тоглолт 2012 онд нэг иймэрхүү зүйл болж илаа. Бид зөвхөн яатчихсан шаагара явж байх болон эд гарцгаа. Gang is calm, my gang is on. Fucking with your nigga might lose your arm. Don't bust that, fucking neck, lose your arm. I'm a Joe Star, nigga might lose them all. Me and click boom, click boom, click boom, click boom, click boom, click boom, click boom. Yeah, bust a mic on it and beef I'm with it. I'm out for the prayer, tell them bad or I get it. Think we're the one sitting, I'm in a credit. Punch a niggas in they face, that's my yeah. Sick a nigga stop back, just no image. I wish a nigga would have the line of scrimmage. It's outside to not with a problem. Бичлэгний дараагийн сэдв бол инх шаргалан болон Lumino-гийн анхан ах нарт холбогдож байгаа. За XMF-ийн AD ахыг та бүхэн мэдж байгаа. Үе цаачин том биф хийдэг. Энэ удаад бол Lumino хамтлагийн анхан ахтай бифлэд амжсан байна. AD-гийн хувьд өөрийнхөө Facebook story дээр энэ ста харанхуй шөнө генет чатаар агсам тавив. Lumino хамтлагийн гишүүн юм гисэн. Жаахан угаата зориг орсон бололтой. Ирээд буутчих үедээ Facebook-ээр залгасан чинь блок хийв. Залгасан чинь бас блок хийв. Архиа гарахаар залгаарай. За тэгэд бас шууд чата скриншот хийгээд тавьсан байсан. Үүний араас дуртай нэг гүлэг нохоо гэдэг болжээ. Их багтаад байдаг бололтой. Энэ надад боломж олгоод байсан юм гинэ. Чамаар дэмжүүлээд байсан юм а санахгүй юм байна анхаа. Мууга чамааг битгий шаа гэж байна лээ шүү. Зүгээр байхад битгий оролдоод байгаарай. Send me location anytime anywhere. За нэг иймэрхүү бол сториг хийсэн байгаа. За Lumino-гийн анхаахын хувьд бол үүний хариуд ямар нэгэн мэдээллийг огт хийгээгүй. Эд ах ч гэсэн ерөөдөө тэ сториг бол хитэн цагийн дараа устгахчихсан байсан. За Lumino болон AD гэсэн биф аль эртнээс үргэлжилж байгааг та бүхэн мэдж байгаа. За өмнө нь бол Бааж ах болон AD гэсэн биф явжсэн. Харин одоо анхаа болон AD гэдэл ер нь XMF болон Lumino гэсэн биф бол Монголын шоу
зах зээл дээр байсаар байна. За дараа нь бас ямар нэгэн байдлаар яаж биефлэх юм бол тэ хэд үлээ бас хүлээгээд сууж идэв тэ. Энэ удаагийн бичлэг маань үгээр өндөрлөж байна. Хэрвээ бичлэг таалагдсан бол та бүхэн лайк дарахаа битгий мартаарай. Манай сувгийг subscribe хийж дэмжээрэй. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяр та.